бодсон нь шүү дээ. Шинжлэх ухаанч нарын ингээд нэг өнгөнгийн бодис холсон галзуу амьтад гэж боддог шүү дээ. Яг үүндээ бүх бодис өнгөхгүй идэв шүү дээ. Харин нөгөө RNA чи яах нь ингээд содиум ионтой хөтөлцөж гэсэн тэр мембран дээр тогтож явах нь шүү дээ. Хай хацаа альмын уянга байна. Хэдүүлээ өнөөдөр RNA ялгая. RNA чи нөгөө нэг спеллаги шүү дээ тий. Тэгсэн cytoplasmд нь болохоор mature RNA-нүүд байна, messenger RNA, бөөмөнд нь pre-RNA тий. Бөөмөнд нь ч байгаа, cytoplasmд нь ч байгаа. Тэгэхээр whole бүх RNA-г ялгадаг аргыг сурцгаая. За эхлээд бэлийг өмсөд энэ хавирах бүх юмыг цэвэрлэн заяа. За тэгээ одоо яах ч цэвэрлэхээ ингээ харуулна. Тэгэхэд бол би утсаа ингэж тавья гэж бодож байна. Ингэж тавих юм бол барыг харагдахаар юм шүү. Би хүүдээ утсаа унгаа. Ингэж тавих юм бол харагдах юм биш юм шүү. Харагдаж байна та. Харагдаж юм шүү. Тэжгүй харагдаж тий. За ингээд RNA чинь амар юу? Эмзэг, fragile амт шүү дээ. Ингэж. Яа гэх юм бол DNA чинь хосоороо байдаг. RNA чинь ингээ ганцхан байдаг. Тэгээ би та нарыг энэ цагиндаа харж. За тэгээд тийм болохоор амар fragile эмзэг маш их цэвэрлэх хэрэгтэй. Энэ RNase away гэдгээр. Гол нь цэвэрхэн байгаа. Тэг ус мөсөө боогод халаад малаад өмсөд барыг ярихгүй байхад болно. Тэгтээ яах вэ? RNase away байгаа юм чинь бас гайгүй. Тэгээ энэ бичлэгийг шинжлэх ухааны бус хүмүүс үзэж явах юм бол хүний эс дотор нь шүү дээ. Хүнд байдаг 40 тэрлион эс байдаг байхгүй юу? 40 тэрлион эсн дотор чинь бүгдэнд нь бөөм гэдэг юм байгаа. Бөөмөн дотор нь хромосом гэдэг юм байгаа. 22 биеийн хромосом, хос хромосом, нэг бэлгийн хос хромосом байгаа за. Тэрэн дотор нь DNA гэдэг юм байгаа. Тэр DNA-гээс нь RNA үүсдэг байхгүй юу? Тэгээ RNA-гээс нь протеин гэдэг ураг үүснэ. Тэр урагнаас нь бид нар одоо ингээд бий болсон амьд биетүүд байна. Урган амьд биет байна. Тэгэхээр тэр RNA гэдэг юм ялгах гэж байна заяа. За ингээд юу н pipette цэвэрлэн хамаг юм ал цэвэрлэн юу н гар хүрэх бүх юм ал цэвэрлэн. Ингээл за хэдүүлээ тэгээд энэ Norgine Biotech-ийн китийг ашиглаж байгаа байхгүй юу? Энд болохоор RL гинэ. Lysis buffer. Энийг өштэй юу яа? Нөгөө эсэ чинь washing solution чинь этанол айдд хийх хэрэгтэй. 96-аас 100% этанол. Ямар ч бүх юмнуудаа сайхан арч цэвэрлээд заяа. Ярьж болохгүй гонхтой амар чалчээд идэх гинэ. Надад одоо lysis buffer хэрэгтэй, washing solution хэрэгтэй. Тэгээ 96-аас 100% этанол хэрэгтэй. Тэгээ хамгийн сүүлд нь illusion buffer. Where is my illusion buffer? Illusion buffer. За ийм юмнууд хэрэгтэй. Одоо би жоохон principle-ийг одоо ярий заяа. Энэ яадаг вэ гэх юм бол нөгөө эс дотор чинь би сая хэлсэн шүү дээ. Эсийн cytoplasmд ч байгаа, бөөмд нь ч RNA байгаа тийм үү. Тэгээ cytoplasm тэр бөөм хоёрын чинь мембран байгаа шүү дээ. Липидын өөх тосон мембран тэр чинь одоо энэ lysis buffer-оор задлах байхгүй юу? Задлаад эсүүдээ бүгд доторх бүх одоо агуулгах эргэтэнцрүүд нь гаргачихна гэсэн үг гаргаад гаргангуудаа дээр нь жоохон этанол нэмээд
Тэр чинь нөгөө RNA-г чинь RNA болон энэ силисия гэх юм уу? Силисия мембраны чинь дехидрат буюу усгүйжүүлээд яах гэж байгаа. RNA-г зөвхөн энэ мембран дээр ингэж бэхлэх гэж байгаа байхгүй юу? RNA чи хасгацсан нэгтэй. Энэ колом чи хасгацсан нэгтэй цахиуртай силисия. Тэгэнгүүт энэ дотор байгаа давсны натрий ион чи нэмэгдсэн нэгтэй энэ хоёр хасах цэнэгийн дунд нэмэх цэнэгэн гүүр болоод тэгээ RNA-г энэ коломон дээр бэхлэх байхгүй юу? Тэгээд бусад тэгж сайн бэхлэгдэхэд одоо этанол хэрэгтэй гэсэн. Этанол чинь усгүйжүүлээд тэр нэг RNA-г чинь энтэй бэхлэгдэх орчин бүрдүүлж байна. За тэгээд бусад DNA болон протеинууд нь ингээд угаагдаад доошо гарна. За юу. Тэгээд тэр угаах солиушн washing solution байна. Энэ нь болохоор ингээд этанол бас нэмсэн байх хэрэгтэй. За тэгээд угаагаад дараа нь ингээд бүх юм угаагаад цэвэрлсэн дараа нөгөө энэ дээр тогтцсон RNA байгаа шүү дээ. Энэ дээр тогтцсон RNA-ийг дахиад усжуулаад энэ illusion solution ч устай байхгүй. Устлаг орчин одоо rehydrate орчин үүсгээд тэгээд доошо шинэ collection tube-д RNA-нуудаа цуглуулад аавна гэсэн үг. За нэг иймэрхүү. Би жоохон ойлгомжтой тайлбарлаж чадав. За. Тэгээд RNA чинь мангар эмзэг болохоор RNA зэвийг байна. Юу ч хийсэн хэрэглэн гэсэн үг заяа. За, одоо биш үү? Энд миний sample байна. Энд нэг 700 мянган эс байгаа. Одоо барыг харагдахгүй ш магадгүй. Гэхдээ надад бол харагдчихэв. 700 мянган эс дээр хэдүүлээ эхлээд энэ нэг шингэний жоохон арил юу яагаад. Дотор нь жоохон үлдсэн шингэн бин тэрийг аваад. За энийг аваад тэгин гутаа би 350 microliter lysis buffer хийн заяа. 350 microliter lysis buffer хийгээд тэгээд 15 секунд vortex гэнэ. Vortex танарт харагдаж байна. За ингэ шалгаад тэгэн гутаа одоо энэ этанол 96-аас 100% этанол 200 микролитр. За одоо нөгөө нэг сая бол хамаг эсүүдийг задлаа ичлээ штэ. Тэгэнгүүт этанол хийгээд RNA-г гоё юу яа гэсэн үг. Цэвэрлээд бусад одоо DNA, мини протеин, бүх юмудаа сайхан ангижруулад тэгэн гутаа энийг бас 10 секунд vortex гэнэ. 1 2 7 8 10. Ингээ шалгана. Бүх юм сайн яаж юу? Задарч үгээд. За тэгээд энийг хэдүүлээ columnar явуулж. Энд чи C4M3. За одоо энэ column чинь нэг цахиуртай, силисиатай. Миний ашиглаж байгаа кит чинь Norgine Biotech. Энэ шинэ одоо хийгээд
За энийг 14,000-аар 14,000 G-гээр 1 минут. 1 минут центрифуг хийн. За энэ центрифуж хийж. За би зогсохоор нь бас харуулъя. За одоо би харуулъя. За центрифуг маань ингэж ингэж зогссон байна. За уцаа босож байршуулчихэд ирэхээстэй. Энэ харж байна нь хэрэггүй. Нөгөө DNA протеин бүх юм чи ингээд ялгараад гараад ирсэн байгаа биз. Тэгэн гут нь энийг нь бол ингээ хайчих штэ. Тэгээд дахиад одоо угаана. Washing solution-аараа 400 microliter хийгээд за 400 microliter washing solution. Би энд ингээ үлдсэн байж магадгүй шүү дээ. Энэ шийгээд угаач тийм аа. Хамаа. За тэгээд 14,000 G-гээр дахиад 1 минут. Центрифугт нь яага 14,000 байгаа юм байх юм бол нөгөө хэрэггүй юмнууд чинь бүгдийг ингээд гаргаад тэгээд RNA-г чинь силиcia гэх юм ааш. Цахиурын нөгөө нэг фильтр дээр чинь ингээд сайн бэхэлж өгч байгаа байхгүй. Нүрэндээ 3 удаа угаана. 3 удаа сайхан угаад. Жам. Энд бас протокол байна. Та нарын юуг нь харуулах нь нэрээ. Энэ Norgine Biotech гэж байна. Total RNA Purification Kit. Энд бүх агуулгадах нь байна шүү. За нөгөө угаасан юм чи дуусчлаа. Дахиад угаана. За биш тийм. Эс дотор бөөм байгаа. Бөөмний гадна талыг cytoplasm гэдэг. Бөөм дотор хромосом DNA RNA байгаа. Cytoplasmд болохоор mature RNA энэ бүгд байгаа. За тэгээ бүх total RNA-г ялгах гэж байгаа байхгүй. Тэгэхэд бол тэр эсийн гадна талынх нь юуг нь мембран болон бөөмийн ингээд бүгдийг ингээд задлах хэрэгтэй. Тэгэхэд бол lysis buffer ашиглаж байгаа. Сая одоо протокол төр байсан. Энэ lysis buffer-ыг ашиглана. Энэ нь болохоор тэр юуны эсийн мембран, бөөмийн бүгдийг задлахаас гадна дотроо давс агуулсан. Энэ баг юу Triton X бүгдийг агуулж байгаа. Тэгээ бас RNase-ийг идэхгүй болгодог бүх юм RNase inhibitor энтрийг агуулсан байна. За тэгээд яагаад ингэж 96-аас 100% этанол хийж өгч байгаа юм бэ гэх юм бол RNA ч өөрөө сөрөг хасагдсан нэгтэй тэр колом нь одоо шүүж авах RNA-г шүүж авах одоо колом нь чинь бас хасагдсан нэгтэй байхгүй энэ цахиураар хийгдсэн силикагаар хийгдсэн энэ чинь ингээ хасагдсан нэгтэй тийм хоёр хасагдсан нэгтэй юм түлхэлсэн шүү дээ тий тэгэн тэр хоёрыг ингээд ямарчсан этанолоор ингэж цэвэрлж өгөөд хооронд нь натрийн ионоор гүүр хийгээд бэхлэх гэж байгаа байхгүй энэ дэр RNA натрий тэгээ силиция гадаргуу тэгээ ингээ RNA-г энд шүүж үлдэх гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэр хоёрыг ингээд маш сайн ингээд натриумтай тэгээ содиум ионтой ингээ холбогдуулах нөхцөлийг энэ этанол өгдөг гэсэн үг. За дахиад нэг угаах. За тэгээд
Энэ хартай. Энэ нөгөө нэг хэрэггүй хог хаягдалж угаагдаад. За тэгээ этанол тэр нөгөө нэг натрийн ионы чинь тий натрийн ионыг англиар sodium ion гэдэг байхгүй. Тэгээ sodium ионы чинь ингээд RNA бол энэ силика гадаргуутай ингээд холбогдуулахын тулд ингээд этанол тэр орчингийг бүрдүүлж гэдэг гэсэн үг. Ингээд хуурашуулаад RNA-г хуурашуулаад тэр гадаргууг хуурашуулаад. За тэгээд давс яг ордог хүн тэр натрийн ион давсанд байдаг болохоор орж байна. Тэгээд Triton X Max чинь бүгд тэр эсийн мембран чинь өөрөө липид шүү дээ. Өөх тосыг ингээд задлж байгаа. За нэг тиймэрхүү заяа. Тэгээд угаагаад бүх протеин, давс, ДНХ бүх юмыг ингээд угаачиж 3 удаа угаагаад харин нөгөө RNA чи яах нь ингээд содиум ионтой хөтөлцөж гэсэн тэр мембран дээр тогтож байгаа нь шүү дээ. Тэгэн гоо тэрийг ингээ угаасныхаа дараа illusion solution гэдэг дахиад ингээ устай solution тэгээ RNase inhibitorтэй устай solution-аар хийгээд өгчвөл нөгөө RNA чинь салаад мембранаас салаад доошоо ингээд унаа тэрийг цуглуулж аваад хэмждэг байхгүй. Одоо хэдүүлээ бас RNA-г хэмжнэ. За ингээ 3 хоног 3 удаа угаачлаа заяа. Одоо ингээд цэвэрх RNA энэ мембран дээр тогтож байгаа гэсэн үг. Дахиад 2 минут хаттал нь яах юм бэ? Хаттал нь центрифуг нэ. Одоо ингээд сайхан цэвэрхэн гатсан RNA-г collection tube цуглуулж авнаа. Шин 1.7 мл-ийн цуглуулагч төв. Энэ дээрээ сайхан бичээд. Одоо тэгээд illusion buffer доош урсгах гэх юм ааш. Illusion solution A энд шүү дээ. Энийг одоо нэг 32 микролитр хийдэ хөвчлэн. За 30-аас 50 микролитрийг хийж болно. Depending on your cell count. Тэр хэмжээтэй ашиглаж байгаас болно. Миний одоо нэг 700,000 эс байгаа учраас би 32-ыг яа 2 вэ гэх юм бол 2 микролитрийн очиж нөгөө хэр хэмжээтэй RNA ялгсан бэ гэдэг хэмжихийн тулд хэмжих. Тэгээ quality check буюу хэрэг чанартай байна гэдэг нь хэмжихийн. Тэгээд 2 микролитрийн тэрэнд ашиглана, 30 микролитрийн for the further experiment. Ирээдүйн туршилтанд ашиглана гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд 2 минут хатаасныхаа дараа 32 микролитр illusion solution хийгээд 2 минут 200 G-гээр centrifuge-дээд тэгээ үргэлжлүүлээд 14,000 G-гээр 1 минут. Тэгэл дууссан. Одоо ингээд шинэ цуглуулагч тюбэндээ тавиад энэ дээр 32 микролитр illusion solution хийнэ гэсэн. Одоо трийг харуулъя ингэж харуулъя. Одоо энэ дээр 32 микролитр illusion solution. За энийг 200 G-гээр 1 минут. 2 минут. 200 G-гээр 2 минут шүү. Дараа нь үргэлжлүүлээ шууд 14,000 G-гээр 1 минут. Тэгэл болох одоо. За ер нь бол RNA ялгах нэг хэцүү биш. Гол нь цэвэрхэн байхад л болно. Тэгэл ингээд китэн байхад юм амархан гэсэн үг. Хэрэг RNA ялгах нь харцгаая. Энэ үсмэс байж байгаа юм. Ямаа
курс орох гэж. За энэ манай арны вэ. Нэрдэ юм жижиг арны. Харагдахгүй байна. Ер нь нь штэ. Шижлэг ухаанч нарын ингээд нэг өнгөнгийн бодис холсон галзуу амьтад гэж боддог штэ. Яг үүндээ бүх бодис өнгөхгүй идэв штэ. За явцгаа арныг хэмжи. Арныг хэмжицгээе. За арныг машин байдаг. Энд дэр 1 микролитр арны хэсэг тусаагаад хэмжинэ гэсэн үг. Хөвчлэн нэг удаа хэмжихд хангалттай байдаг. Эхлээд нь бланк хэмжинэ. Бланк нь юу вэ гэх юм бол түрүү нэг хамгийн сүүлд illusion solution хийсэн шүү дээ, тийм. Энэ illusion solution-ээс 1 микролитрийг энэ дээр тусаагаад бланк гэдэг нь заяа. За харъя. Эхлээд нь амаа. Түрүүний хамгийн сүүлд illusion solution нэмсэн шүү дээ. Тэгэхээр illusion solution-аас энэ дээр 1 микролитрийг тавиад blank. За энэ бол манай 0 юм аа гэдэг ч байгаа байхгүй. За. Одоо энийг арчиж өгөөд. Өөрсдийнхөө RNA-г хэмжинэ. Энэ бүр дайж үг гарч байна. За ингээд манай арны ялгалт маань амжилттай болсон байна. 130 нанограмм per microliter болсон байна. За 260-ыг харьцан 230 чинь DNA contamination байна гэдгийг харуулж авахгүй. Энэ угаасаа суурталсан сэл болохоор ингэж харагдтыг. Иймэрхүү гарах юмтай хэвээ үзэгдэл. За 260-ыг харьцан 280 гэхээр protein contamination байна уу эсвэл юу лээ? Salt contamination байна уу гэдэг харуулж байгаа. Quality check. It's pretty good. За ингээл боллоо. За ингээд RNA маань энд байна. Энийг одоо хасах хорд хадгалж болно. Хэдэн хоног. Эсвэл хасах 80-д хэдэн сараар хадгалж болно. За өнөөдрийн бичлэгийг энэ хүргээд дуусгая. Өглөө үзэж байгаа хүмүүс өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Орой үзэж байгаа хүмүүс сайхан амраарай. Пока. За одоо ремед маа тоглоом сонгож өгнө гинэ. Сүүлийн хөдлөө. Яа, боо биг тэгнэ. Энэ яаж юм? Ха? Таг юм байна. Тийм үү. За. Сэгсэг яаж юм? Энэ яаж юм? Аманда зулгах нь ер нь. Тийм ээ. За. Өөрөөр тоглоом юу? За нэг юм бэ. Миний энэ дээ юу вэ? Тийм ээ. За энэ амар яаж тийм ээ. Ийм бөмбөгнүүд байна юм. Бөмбөгнүүд байна. Амар олон байгаа. Яаж юм? Энэ зүгээрээ Оо энийг авах гэж чинь хартаа. За энийг авъя. За. За.
Болцоо. Ямар янзын бомб вэ? Мөрөө. За. Одоо босоо. Нэрзээ юм уу? Аа, ийм юм бэ. Муу юм байна. А? За. Йоо. За, босоо. Тавх юм биш ээ. Явах. Одоо. Мөрөө. За, энийг. За. Тий, ойлоо сонголоо. За. Гэж тавьчихъя. За. Иш гараа. За, тийш тавьчих. Энэ дэшилтэй. Авцаа би авцсан дэшсэн. Стоп. Ой, нэр юу ба. За. Өөрөн дээр цогтолж байгаа. Тэгээд. За яа бацъя. Йоо. Таарахтыг буулгаж штэ зүгээр. За би энэ. Өөдөн бэл олсонгүй тэгээ. За нэг иймэрхүү дэлгүүр хийсч байна.